За сайн бацгаана уу та бүхэндээ гигээ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийнхөө мэдээллээр цөмөрөө шинэ сарныхаа талаарх мэдээллийг хүлээж авах гэж байна. Шинэ сар маань болохоор 2026 оны 4 сарын 17-нд болно. Оройны 7 цаг 52 минутад 27 хэм 29 минутад нар сар маань 2 нэг цагт уулзнаа. За тэгэхээр шинэ сар гэж юу юм бэ тийм үү? Нэгдүгээрт сарны одоо энэ хараа 29 хоногийн мөчлөгийн хамгийн чухал үе юм байгаа. За хоёрдугаард тэнгэрт огт харагдахгүй байгаа. Одоо сар маань харагдахгүй байгаа тэр хоногуд. За гуравдугаарт гэвэл сая хэлсэнчлэн одоо энэ нар болон сар маань тийм үү? Нэг ортоод нэг шулуун дээр нийлэх энэ мөч юм байнамаа. За тэгээд дахин тохируулж байгаа энэ хүн мөчийг цөмөрөө шин сар гэж нэрлэж байна. За одоо энэ тэнгэрийн зураг маань болохоор энэ хоньны орд ч өөрөө ингээд нөгөө нэг юу штэ Тэнгэрийн зурагийнхаа 12 ордуудынхаа хамгийн ихэнд байрладаг буюу эхлэл энергитэй тийм ээ хоньны орд маань. За тэгээд яг хоньны ордод эхлэл энерги төр байгаа гэдгийг одоо тусгаалan та бүхэндээ харуулж байгаа энэ зураг юм байгаа. За тусгаалan гэдэг маань болохоор одоо энэ болохоор яг оройны 7 цаг 52 минутад манай Монголд одоо тэ яг ямар байралтай байгаа гэдгийг харуулсан байгаа ийм зураг шүү. За тэгээд цаашлах юм бол цөмөрөө одоо энд харж байгаа бол Тэнгэрийн 7 биет нэг дор уулзж байгаа гэж мэдж байгаа ч тийм ээ цөмөрөө цугларж байгаа гэдгийг хоньны ордод Тэнгэрийн 7 биет нэг дор цугларж байна. За тэгэхээр юу ямар биетүүд байна гэхээр за нар байна, бидний сар байна, алтан лөхөр маань байна, сончир, энд ангараг, энд бууд, энд ингээд далаава. За эдгээр маань ингээд бүгдээрээ яг нэг ордод бөөнөрө цугласан байгаа. Энэ шин сар маань ийхүү онцгой байна. За тэгээд цөмөрөө одоо нэг жишээ авч үзье л да. Яагаад онцгой юм бэ? За нэгдүгээр шин сар маань тийм үү одоо цөмөрөө ингэж авч үзье л да. Хэрвээ одоо энэ зурхайг тийм ээ одоо энэ тэнгэрийн зураг дээр байгаа маш олон энергиудыг цөмөрөө жүжиг гэж авч үзье л да. Тэгэх юм бол шин сар маань өөрөө энэ жүжигийн маань дэлгэцэн маань гэрэл унтраад тэгээ шин дүр зургийг бэлтгэгдэж байгаа төрхөн зургийн тэр завсарлага юм байгаа. Ойлгомжтойгоос цөмөрөө одоо шин зураг руу шин жүжигийн одоо дараах одоо анги руу орох гэж байна гэсэн үг байхгүй юу? Тэр хооронд төрхөн зуртэй бид нар ингээд завсарлага аваад одоо бид нар яг тунгаагаад алхаж орж байгаа энэ шин мөч гэсэн үг. Шин сар маань. За тэгээд хүн болгон шин сарнаар одоо хүслээ бичвүү, одоо мөрөөдлөө бичвүү, төлөвлөгөөгөө бичвүү гэж суудаг. Гэтэ тэр болгон адилгүй байдаг. Тэгээд адилгүй байдгийн шалтгааныг зоолон урд нь close friends-ээр явуулж исэн. Тэгээд та бүхэн маань мэдж байгаа гэж бодож байна. Яагаад гэхээр шин сарнаар нөгөө нэг яг хүсэл бичихэд ээлтэй ч юм уу те яг юм эхлэхэд ээлтэй ч гэдэг юм уу тэр энергиуд нь заримдаа айгүй тогтмол эсвэл сөрөг эрчимтэй холбогдсон байдаг байхгүй. Тийм учраас шин сар болгон тийм гэж хэлэхэд айгүй боломжгүй зүйл. За одоо тэгээд цөмөрөө Тэнгэрийн 7 биеттэй мөншийн сараа ингээд цугларж байгаа шүү дээ нэг одоо хоньны ордод нэг ордод гэсэн. Тэгээд нармайн болохоор тийм үү бидний одоо одоо үндсэн гэрэлгийг аахгүй энд хоёр гэрэлгийгээ одоо нар болон сар мантай нийлээд бидний одоо ухамсар болон бидний дотоод мэдрэмж сэтгэл ингээд энэ нар сар хоёр маань шүү дээ. Энэ хоёр маань яаж яана вэ гэхээр одоо энэ херон гэх тийм ээ юмсын хоёр тал хүммэр штэ одоо хүн толгойтой морин биетэй үлгэрийн домгийн амтан тийм үү а тэнгэр дээр болохоор санчир болон тэнгэрийн ван гарагийн холимог энергитэй байдаг өшөө дээрээс нь астероид болон комет хоёрын ингээд хосолмол буюу аль нь биш мөртлөө бид нар зурхаад астероид гэж нэрлэдэг. Айгүй тийм хоёр төрлийн энерги авсан өөрөө маш хүчрхэг юмыг хоёр тийшээ болгож чаддаг. Ингээд өөрөө алтан лөхөр химээгдэж нэрлэгддэг ийм айхтар мундаг хүчтэй энергитэй одоо энэ астероид маань өөрөө бидний хоёр гэрэлтэй холбоо үүсгэж гисэн. За тэгээд нэмээд байж ядалчин бидний те одоо оюун ухааны эзэн гариг, бидний үйл хөдлөлийн эзэн гариг ангараг. За бидний одоо нөгөө нэг зөв байхгүй болдоггүй цаг хугацаа үхлийн эзэн гариг санчир маань. За тэгээ бидний мэдрэмж, далд мэдрэмжийн те одоо бидний мөрөөдөж чаддаг тэр сайхан одоо сэтгэмжийн энергиуд маань ингээ бүгдээрээ яасан байх нь хамт гал улаан хоньны ордод орсон байх нэ. Тэгээд бид нар ийм онцгой шин сарыгаа ухтаж байгаа. За хоньны ордох одоо энэ шин сар маань айгүй ховор гэдэг цөмөр ойлголоо тийм ээ. Тэгэхээр нэгдүгээр одоо 6 тийм үү Тэнгэрийн 12 ордын дундаас хамгийн ихэнд байрлаж идэг хамгийн ихний орд гэж нэрлэгддэг нь өөрөө хоньны орд шүү дээ тий. Тэгээд би эхлэл
эр зэрэг гэдэг ийм хамгийн чухал энергиудыг тээж яадаг. Энэ 7 бит чинь яаж гэнэ үү? Ийшээ ороод ирэхээр яаж гэнэ гэхээр биднэрт маш холимог, маш хүчтэй энерги нь биднийг шин эхлэлийг тавья гэтэл бид нар таамаглахын аргагүй те тийм нөлөө үзүүлэх боломжтой байхгүй юу? Тэгэхээр юу гэсэн үг гэхээр энэ гарт баригдашгүй те бидний ингээ бодсон зүйл хүснэр болохгүй байж болно гэсэн ийм энергитэй байгаа. Тэгээ бидний хүлээлтүүд тийм үү? Бидний хүлээснээр байх боломжгүй эсвэл тэхгүй бидтэй гэсэн зүйл тэгчих боломжтой. Ерөөсөө бид нар таамаглах боломжгүй энэ энергиуд авсарчихсан байгаа даа. За тэгээд 12 ордуудаа юуны өмнө сануулхаас өмнө эхлээд анхаарах зүйлсүүдийг бас сануулжээ. Нэгдүгээрт энэ хүү шин сарнаар маань тийм ээ. Нэгдүгээрт том төслийг эхлүүлэхээс зайлсхийе. За яагаад вэ гэхээр биний дараа гаригууд дээр аваа ярьчих. За хоёрдугаарт болохоор бид нар ерөөсөө яарч сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргаж болохгүй. Айгуу нухацтай бодолтой хандах хэрэгтэй. Гуравдугаарт бид нар нийгмийн идэвхийг хэтрүүлж болохгүй. Энэ чинь цаагаараа юу гэсэн үг гэхээр би гэдгээсээ илүүтэйгээр нийгэм гэж тавих юм бол энэ бидний гаргаж байгаа эрчим буцаад өөрийгөө цогцолтонд оруулах боломжтой. Шалтгаан нь олон нийт минь нийтийн байр суурь гэдэг энергиуд чинь харьцангуй ондоо ордууд дээр явагддаг байхгүй юу? Хоньны орд чинь болохоор өөр лүгээ чиглэсэн, бие рүүгээ чиглэсэн энерги байдаг учраас бид нар бас энийг хит ингэж сөрөөд байх нь бас димий гэсэн үг. Мэдээж улс орноо бодлого яах вэ тийм үү? Байгаль усаа бодлого яах вэ гэхдээ хэтрүүлж ерөөсө болохгүй гэдгийг хэлэх гээд байгаамаа. За тэгээд хамгийн сүүлийн анхааруулах ёстой зүйл болохоор юу байна вэ гэхээр бид нэр амралтаа мартаж болохгүй, амархаа орхиж болохгүй. Энэ бас айгүй чухал. Яагаад тэгэхээр энэ доор би бичсэн байгаа. Бидний махан биед тийм үү? Бидний сүнсэн биед эргээд сэргэлт хэрэгтэй учраас бид нар амрах хэрэгтэй. За тэгээд 12 ордуудаа ярина. За энэ 7 тэнгэрийн битүүдээ би яаж ингэж сонирхолыг гэж бодож байна. Энд арай тод зураг байгаа байхгүй юу? За энэ тод зурган дээр юу хэлхийг хүсэж байна гэхээр хараа хоньны орд чи хоньны орд руу тийм ээ ангар гарыг орсон гэд би өмнөх яг бичлэгээр ярьсан шүү дээ. Яадаг гэхээр маш их хүчээ авдаг тийм ээ. Дайны тэнгэр маань өөрийнх нь иргэшээлд байдаг хоньны орд руу орчхоор хоньны ордны эрчим улам ихснэ гэдэг тэр мэдээллийг хүргэчихсэн байгаа. За тэгээд яг өмнөх хичээлээрээ нар маань хоньны ордод байхаараа хоньны ордны энерги маш их эрчим хүчтэй болдог гэдгийг бас нэмээд хэлчихсэн байгаад та бүхэн маань санаж байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ хоньны ордны гал улаан тэмцдэг энерги минь маш их хүчтэй байгаа үнэхээр. За тэгээ сайн хэлсэн шүү дээ. Биднэрт амралт хэрэгтэй тийм ээ. Бид нар энэ сүнсэн бие, махан бие эргэж сэргээхэд маш их нөөц хэрэгтэй учраас амрах шаардлагатай гэдэг маань юу вэ гэхээр энд чинь бидний нөгөө нэг уучлаарай эдгээдэг тийм үү, бидний шархыг эдгээдэг алтан дэлгүүр маань буюу херон маань байгаа. Нар сар хоёр маань болохоор бидний бараг л дотоод мэдрэмж те бидний сэтгэл хаан шархалж ийн тэрийг эдгэх боломжтой учраас бид нарт зайлшгүй амралт хэрэгтэй. Бидний оюун ухаан ядарч байгаа, бидний ухамсар ядарч байгаа. Тэгэхээр амраах шаардлагатай. Яагаад тэгэхээр энэ херон буюу имжлэгч энерги минь хамт байгаа. За тэгээд дээрээс нь нэмээд бидний сүнсэн бие гэж яриад байгаа шүү дээ. Энэ маань өөрөө далааван гариг маань ингээд хамт хавсраа явж байгаа байхгүй юу? Далааван гариг маань өөрөө биднийг сүнсний ертөнцтэй холбож өгдгөөр маш онцлог энерги тээж яадаг учраас бас энэ энергийг бид мартаж болохгүй. Тэгэхээр сүнсээ ерөөсөө орхигдуулж болохгүй юм цаг хугацаагаа. За тэгээ хурдан шийдвэр гаргаж болохгүй гэдэг чинь юутай холбоотой байна вэ гэхээр энэ ангар гариг маань бэж штэ. Ангар гариг маань юмыг бодож амжаагүй байтал, ухамсарлаж амжаагүй байтал үйлдэл хийх энэ магадлалыг маш их өндөр болгож байгаа байхгүй, эрсдлийг их болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ гариг маань өөрөө дэндүү их идэвхтэй байгаа учраас хоньны орд маань дэндүү их идэвхтэй байгаа учраас бид нар энэ дээр алдчихвээ гэсэндээ тэр зөвлөгөөг өгөөд битгий төрүүлж ярам шийдвэр гаргаарай гэдгийг хүсэж байна. За 3 дугаарт бид нар юмыг стратегтэй бодолтойгоор хийхгүй болохгүй. Яагаад тэгэхээр энэ санчир гариг маань зогсож байгаа байхгүй юу? Стратегтэй байх шаардлагатай гэж байгаа.
Юмыг те яг ном, дэг, журмын дагуу байлгах хэрэгтэй. Цагийн имийг цагт нь байлгах шаардлагатай гэдэг одоо энэ энерги санчир гараг маань биднэрт буулгангуут бид нар одоо хээв нэг те за нэг болондоо гэдэг нэг хайчхаж ерөөсө болохгүй байгаа байхгүй яргаа нэгэн зүйлийг. Тэгэхээр юун дээр маш бодолтой зөв байх уу гэдгээ айгуу сайн зөв тунгаах хэрэгтэй. Тэгээ ялангуяа одоо энэ шин сар маань ирж байгаа одоо эхний 3 хоног дараагийн 3 хоногуд төр эдгээр энергиудыг маш сайн анхаарах шаардлагатай гэдгийг бас хэлмээр байна. За өшөө дээрээс нь юу нэмж хэлмээр байна вэ гэхээр одоо энэ далаван гараг маань байгаа да бас ямар эрсдэл дагуулж байгаа гэхээр бидрийг ингээд те ярваа нэгэн зүйлийг бодлогоогоор ингээд ухамсаргүйгээр хийчихэд одоо нөлөө үзүүлнэ. За хоёрдугаарт эн чинь юун дээр бас ингээд асуудал үүсгэж болох уу гэхээр бид нар им тан уух тэр болгоомжтой хандий зөв имээ ууя тийм үү. Шингийн мууж байгаа шингийн юмаж гисэн одоо те хэмжээ хязгаартай ууя. Битээ хамаагүй им тан уугаараа битээ хамаагүй им тан тариулаараа гэдгийг бас зөвлөмөрөн тэгээд мэдээж хэрэг үүнд чинь мансууруулах юм тараа орж ирж байгаа учраас бас бодолтой байвал зүгээрээ энэ ойрын хэдэн өдрөд бас архинаас те одоо алкохолоос бас ингээд жоохон холуур байвал их зүгээр юм болоо гэдэг юм зөвлөгөөг өгөхийг хүсэж байна. Ягаад тэр энд чинь өөрөө юмныг хоёр талд нь хувиргаж чаддаг херон маань байгаа байхгүй юу? Юмыг хоёр талд хувиргана гэдэг чинь одоо өөрийн мэдлгөө те одоо бид нар чинь ингээс бас манан буданд автах энерги явж байгаа шүү дээ. Энэ чинь далааван гараг минь угаасаа бид нар ингээд юмд ингээд те тууштай буш ингээд манд ингээд автуулах гад байдаг, андуурах гад байдаг эсвэл бүр ингээд хин нэг энийг те ингээд хуурч мэхлэх гэдэг тэр энерги хүртэл ингээ байгаад байгаа байхгүй юу. Тэг гэхээр бид нар ярваа нэг ингээ те буруу дадал зуршилд ингээ автчих юм бол юмыг ээж мэдгүй энэ алтан л хүр маань өөрөө байгаа учраас хит автчих боломжтой, хит буруу юм руу орчих боломжтой. Түүнийгээ дагаад хит их шархлах боломжтой учраас төмөр айгүй бодолтой байвал зүгээр байгаа гэдгийг хэлхийг хүслээ. За ингээд ямар тааж одоо 12 ордуудыгаа бас хүргэе гэж бодож байна. Энэ 12 ордууд дээр одоо энэ доор нь бичсэн байгаа энергиудын талаар та нар маань дараа нь пауз дараад уншаарай. Би бол яг энийг одоо л ярихгүй. Миний яг энийг бичсэн хараа 6 чаар юм байхгүй юу? Одоо ингээд яг энэ зурхаа болохоор яг ерөнхий зурхаа. За одоо ингээд нөгөө нэг юунуудаар айгүйх явагддаг байхгүй юу? Одоо энэ тентгийн мэдээлэл дээр маш их явагддаг зурхаа. Энийг юутай холбож гаргадаггүй гэхээр одоо миний энд харуулчихсан байгаа яг нэг одоо энэ зургийг биш одоо энэ тэнгэрийн зургийг наар сар те ингээд 7 биет маань хоньны ордод байгаа. Тэгээ хоньны орд маань эхлэл дээрээ байгаа гэсэн одоо энэ нэг зураг байгаа даа тэнгэрийн зураг. Энүүгээрээ нэг хийхнийг ондоо. За тэгээд цаашлаад одоо яг энэ бодтороо яг энэ тухайн цаг үе мөчөөрөө бас хийх нь бас нэг ондоо яриаг байхгүй юу. За тэгээд юуг хэлэх гээд байна вэ гэхээр одоо би энэ 12 ордоо та нар маань өөртөө уншаарай. Гэхдээ би яг ингээд анхаарах ёстой зүйлүүдийг ингээд эдрээс өөр юм хэлээд явна гэдгийг та бүхэндээ хэлхийг зориод байгаа юм л да. За одоо тэгээд хоньны ордноос эхлэе. Хоньны орд маань өөрөө өөрийнхөө одоо ордод байгаа гэсэн үг шүү дээ. Та нарын юу идэвч хөө гэхээр уугасаа та нарын би гэдэг энерги идэвхтэй байгаа. Тэгэхээр та нар маань өөрийгөө өөр дээрээ илүү төвлөрөөд би гэдэг хүн чинь яг хэн бэлээ? Би гэдэг хүн чинь ямар зорилготой бэлээ? Би гэдэг хүн яг яах ёстой бэлээ гэдэг те өөрөө өөрийнхөө одоо алдааг тунгааж өөрөө өөрийгөө эмчлэх хэрэгтэй юм цаг хугацаа. Эмчлэх хэрэгтэй цаг хугацаа гэсэн. Яагаад тэгэхээр сар нар хоёр маань эмчилгээний энергитэй зөв нийлчихсэн байгаа. Тэгэд өөрийн чинь урд дээр байгаа учраас өөрөө өөрийнхөө шархыг бусад хүмүүс эдгэхийг хүсгүйгээр өөрөө эдгэхийг оролдох хэрэгтэй байхгүй юу? За дараагийнх нь үхрийн ордууд маань. Үхрийн ордууд маань юуг илүү анхаарал зөвөөрөө гэхээр та нар маань өөрийнхөө далд ухамсартай ажиллавал их сайн байгаа. Учир нь далд ухамсараа хөгжүүлэх ямарваа нэгэн дадал зуршлыг энэ ойрын 7 хоног хийгээсэй гэж зөвлөж байна. Ямарваа нэгэн байдлаар өдөрт 5 удаа биш 5 минут бясалгал хийдэг ч юм уу 5 одоо affirmation эсвэл баттгах үг хэлдэг ч юм уу тийм үү. Ямар ч лсэн дотоод руугаа гүнлөөгөө далд ухамс руугаа орсон үйлчлийг хийх хэрэгтэй. Шалтгаан нь Тэнгэрийн зургийн 12 дахь орон зай чинь одоо үхрийн ордны хүмүүсийг нийгмээсээ хол байгаараа, даалт байгаараа, бусдаас те өөрийнхөө энергийг тусад нь байлгаараа гэдэг ийм эрчмийг өгж байгаа учраас хүчээр одоо өөр газар руу явж одоо жишээ нь имлэх ч юм уу те тийшээ очиж ингээ ганцаараа байж яснаас бясалгал хийгээ ганцаараа байж их нь хамаагүй зөв зүйтэй юм болоо. За 3 дахь гарт манай эхрийн ордууд. Эхрийн ордууд маань яг уу гэхээр
Та нар маань олон нийтийн дундаас найз нөхдөөсөө бусдын нөлөөнөөс өөрийгөө хэрэг шархалсан бэ? Өөрийгөө хамт олон дундаас хинээс нь одоо ангижруулах цаг нь зөв бэ? Хинтэйгээ эргэж нийлж, эргэж нөхөрлөх цаг нь одоо эзэн зөв хэн бэ гэдэг тооцоолон бодоод өөрийнхөө хамт олноос авсан тэр шархыг эдгэхэд илүү их анхааруул зүгээр юм болоо. За тэгээд олон нийтийн дундаас найз нөхдүүдийгээ бас анхаарах шаардлагатай. Яагаад гэхээр найз нөхдийн хүрээлэл донд өөрийн чинь энерги маш их явж байгаа учраас найз нөхд чинь хэн нь илүү сайн явж ийн тэр найз нөхдүүдтэйгээ илүү ойр байх нь дэмтэй. Өөрийнх нь энерги дэмтэй гэсэн үг. За тэгээд цаашлаад өөрийнхөө ирээдүйн төсөөл зорилгоо бичээсэй гэж бас зөвлөж байна. За дараагийнх нь манай мэлхийн орднуудынхан байгаа. Мэлхийн ордуудынхан болохоор энэ 7 хоногтоо тийм ээ 7 хоног одоо 17-ноос өмнө хоошоо нэг доотлол нэг 3 хоног ч юм уу 4 хоног ч юм уу. За яах ёстой яавал зөвөрөө гэхээр өөрийн чинь байр суурь өөрийн чинь нэр хүнд тийм үү хаана гимтэж болохоор байна бити гимтээгээрэй гэж зөвлөмөр байна. Өөрийнхөө нэр хүндийг хамгаалаарай, ажлынхаа байр суурийг хамгаалаарай. Гэр орондоо юм уу ажил дээрээ юм уу те ямар нэр хүндийг авч явж байна тэр нэр хүндтэйгээ илүү их гүнзгийрээд тэр шархаа бас эдгээвэл зүгээрээ шалтгаан нь та бүхний энерги өөрийн чин статус гэдэг одоо тэр орон зайд идэвхжиж байгаа энэ шин сар байгаа шүү. Тэгэхээр яргаа нэгэн зүйл дээр те энэ олон гаригуудынхаа одоо хийсэн одоо энэ төрөний мэдээлэлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр хаана нандураад энэ дүрчөө хаана хатуу хандчөө хаана одоо буруу бодчоо гэдэг бас ингээд тунгаавал зүгээр аа. За дараагийнх нь манай арслангийн ордуудынхан байна. Арслангийн ордуудынхан байна болохоор яг одоо та бүхэн яргаа нэгэн байдлаар нарийн мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй байгаа бол яг одоо тэр цаг чинь зөв байгаа шүү. Нарийн мэрэгжлийн чиглэлийн хүмүүс гэхээр нэгдүгээр за шууд философичд ордно. Хоёрдугаарт одоо маш олон дээд боловсрал эзэмшсэн, гүнзгийрсэн мэдлэгтэй ялангуяа хуульчид одоо нарийн мэрэгжлийн эмч нар хүртэл багтдаг байгаа. Тэгэхээр хуульчтай болон эмч нартай холбоотой асуудлууд одоо урганж гарсан байгаа бол яг одоо тэд нартайгаа ярилцаад асуудлаа шийдэхэд хамгийн тохиромжтой цаг хугацаа байгаа шүү. За тэгээд гадаад явах гэж байгаа бол түүнийгээ сайн хөөцөлдөх хэрэгтэй, энерги нээлттэй байгаа. За дараагийнх нь манай охины ордууд маань юуг анхаарал зүгээрөө гэхээр одоо ингээд яг энэ үеэр та бүхнийдээ хин нэгэнтэй хийж байгаа харилцаа гүн гүнзгий одоо харилцаараа шилжиж хувирах боломжтой. Тэгээд гүн гүнзгий харилцаагаа бас аяг их өөрөөсөө асуух хэрэгтэй. Энэ үнэхээр сэтгэлийн гүн харилцаа юу? Эсвэл биеийн хүслийн гүн харилцаа юу гэдгийг асуувал зүгээр. Яагаад гэхээр энд нэг хүсэл тачаалын энерги бас нэлээд идэвхтэй орж ирнэ. Тэгэхээр энэ дээр хаас ингээд наантаа цайнтаа бодолтой хандараа яг цэвэр хайр дурлалтаас бити андуураарай гэж зөвлөмөр байна. Тэгээ үүнээс гадна зөвхөн миний мөнгө гэлгүй бидний мөнгө бидний дундын санхүү авшаа дээрээс нь зээл одоо хизээ хаана яаж авах вэ гэдээ бас хөөцөлдвөл зүгээр байгаа юм цаг хугацаа. За дараагийнх нь болохоор жинлүүрийн ордныхан маань. Жинлүүрийн ордныхан маань ойрын хугацаанд юг анхаарах вэ гэхээр та нар маань хүмүүстэй ингээд харилцаж байгаа штэ. Харилцаж байгаа тэр хүмүүсээ сайн сонсоорой, сайн ойлгоорой. Тэдний зөвөөс юмыг хүлээж авч ойлгохыг оролдоод үзээрэй. Тэгээд мэдээж эцэст нь гаргалгаа нь та нар мэдээж амиа бодсон гаргалгаагаа хийх нь мэдээж зөв. Яагаад гэвэл та нар шин бусдыг бодоод бас өөрийгөө золиослох тал ихтэй байдаг. Тэгэд энэ удаагийн хоньны ордод болж байгаа энерги чинь өөрийгөө илүү их анхаараарай гэж байгаа шүү дээ. Тэгэхээр болж өгвөл тунгийн ингээд заавал барихыг хичээгээрэй. Хит бити бас өөрийгөө алдаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд хүмүүс ингээд харилцдаг хүмүүс гэхээр чинь за яг энд болохоор нуус амгийг бол яриаг байгаа. Харилцдаг хүмүүс гэхээр харилцаж байгаа одоо өдөр тутам харилцаж байгаа харилцагч түншилж байгаа түншүүдчин за өшөө дээрээс нь ил байгаа дайснууд тэгээд хамгийн сүүлд нь болохоор та нарын үйлчлэгч нар хамаарна. Тэгэхээр үйлчлэгч нартайгаа маш бодолтой ухаалаг харилцах хэрэгтэй. За дараахан болохоор чи манай хилэнцгийн ордныхан маань одоо энэ цаг үеүүдэд те өөрсдийнхөө өдөр тутмын дэглэмийг анхаарах хэрэгтэй. Өдөр тутам ажилдаа явдаг бол ажилдаа явах хэрэгтэй, цагаа барих хэрэгтэй, өдөр тутмынхаа дасгал хөдөлгөөнийг хийх бүр шаардлагатай. Тэгээд одоо гэр орноо цэвэрлэдэг штеп бид нар чинь.
Тэг хэрэгтэй юм байнамаа. Яагаад тэгэхээр бид нар ингээд яг өдөр тутмын одоо энэ үйл ажиллагааг цаг дорууд нь те хийхгүй байх юм бол цаанаас нь бидний одоо биеийг өвтөх гээд байдаг. Эсвэл ингээд ажил дээр асуудал үүсэх гээд байдаг ийм нэг асуудлууд үүсэх гээд байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бас айгу бодолтой бай. За тэгээд хилэнцийнхэн маань гэрийн тэжээвэр амьтартай ах юм бол гэрийн тэжээвэр амьтартаа сайн хараарай гэж зөвлөе. За дараахан болохоор манай Нумын ордынхан маань болохоор одоо энэ үеүүдэд шинэ хайр дурлалтай учрах юм бол үнэхээр хайр дурлалчин хүүхдүүдээ настай яг үтиг нэгтэлж үзээрэй гэж зөвлөмөр байна. За хоёр дахь өөрийнхөө үр хүүхдүүдийг бас сайн харж халамжлах энэ цаг хугацаа байгаа. Тэгээд одоо хүүхдтэй болохыг зорж байгаа бол бас энэ үеүүдэд оролдоод үзээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээ Нумын ордынхан маань яг хувь хүний чартыг чинь бас харж ээж бас хэлэх бас хэрэгтэй. Гэтэ хувь хүний чартыг харахгүйгээр хэллээ гэхэд аз тохиох магадлал маш өндөртэй байхгүй юу. Тэгэхээр болж өгвөл энэ өдрүүдэд өөрийгөө айгүй азтай байна гэж маш сайн ерөөх хэрэгтэй болов гэж бас бодож байна. Зөвлөж байна. За манай материалын ордынхан маань болохоор энэ цаг үеүүдэд одоо хэрвээ та нар ажил гэдээ ингээд бодоод гүгээд ах юм бол өөрийнхөө энергийг бас алдчихвээ. Тийм учраас та нар энерги алдахгүй тулд, энерги нөөхийн тулд, энерги маш их болгохын тулд ар гэртэйгээ холбоотой байхаарай гэж зөвлөж байна. Та нарын ар гэрээс чинь өөрийн чинь те ингэж энергийг нөхөж өгөх, өөрийн чинь илүү сайн явуулах тэр энерги эрчим байгаа. За тэгээд ар гэрт чинь яргаа нэгэн байдлаар та бүхэн гадаад амьдарч байгаа гэж бодъё л да. Тэгвэл гадаад байгаа тэр гэр орон дотроо айгуу гоё ингээд яриа өрнүүлээд гэр минь ямар сайхан юм бэ гэдэг гэрээ магтаад өөрийнхөө гэртэйгээ яриад одоо бид нар чинь ингээд те одоо гэр ингээ эзэнтэй гэж ярьдаг штэ. Одоо гэрийн эзэнтэй ингээд гэрийн сахиусандаа ингээд бодоо ургийгээд бид нар чинь ингээд дээж аас тавьдаг да. Тэгээд нэг гэрийнхаа эзэнтэй аас ингээд хэрэг өөр хүн байхгүй бол штэ. Тэгэж ярилцаад өөртөө энерги хуримтлуулах юм бол айгуу сайн. Яад вэ гэхээр өөрийн гэсэн гэр оронтой болох боломжтой материалын орныхаа. Өөрийн гэсэн орон гэрийнхаа үндэс суурийг тавих боломжтой, байр худалдаж авах боломжтой гэдэг ийм нэргүүд орж ирж байгаа байхгүй. Тэгээд мэдээж энэ нэрийг орж ирэхээр чинь өөрийнхөө улс их орондоо анхаарлаа хандуулаарай, аав ээжтэй анхаарлаа хандуулаарай, гэр орондоо байгаа бүх гишүүдэд анхаарлаа хандуулаарай гэж бас зөвлөж байна. За одоо манай Хумхын ордынхан маань болохоор юуг илүү анхааруул заяа дээрөө гэхээр Хумхын ордынхан ингээд холоос тийм үү одоо ингээд гадаад явъя гэдэг бодлыг төр зур одоо энэ 7 хоног нэг орхих хэрэгтэй. Яагаад тэгэхээр гадаад явъя гэдэг бодол тэгээд ах юм бол энерги нь баг зэрэг ингээд сармагжна. Юу сармагчих вэ гэхээр та нар яг ойр хавьяасаа олж авч чадах маш үнэтэй мэдээлэл байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг хамарт орчин байгаа тэр зүйлийг нэг сайн нэг шинжлээч гэж зөвлөмөр байна. Хамарт орчин байгаа зүйл та нарын үнэт эрдэнэ байна. Хамаатнаас садан дундаасаа та нар үнэт бас тэр нандин зүйлийг олж авах боломжтой. Та нар хуршүүдтэйгээ сайхан харилцах юм бол та нар тэр дундаас бас энерги нөхөх боломжтой. Тэр нарийн нандин энергиуд тэнд байна. Тэгэхээр эдгээр зүйлүүдтэйгээ айгуу тэ одоо нэг ойроосоо үнэт зүйлээ хайгаарай гэж зөвлөж байна. За тэгээд мэдээж хэрэг одоо гадаад явахад төр зур одоо хойшлуулах нь хойшлол гэж бол хэлээгүй. Одоо тэр бодлыг төр зур ингээд дараад ойроос л хайл гэсэн гэж хэлэх гээд байгаа юм л да. Тэгээд хэрвээ тэгж чадахгүй байх юм бол хэрвээ заавал ингэ гадаад явна би яг өнөө маш гадаад явах талаар ингэ бодоод өөр юм бодож чадахгүй байна гэх юм бол ядаж өдөрт тийм үү одоо нэг 10 жилийн сургуулийн нэг ном бариа суучдаг ч юм уу бүр ингээд ойр зүрийн мэдлэг өгөх ном бариа суучдаг ч юм уу тэгэж өдөрт нэг ганц 2 минут өөртөө зарцуулах юм бол энэ нэрийг идэвчж өөрчлөн ээлтэй өгөөжтэй байх болно. За манай загсны ордынхан хамгийн сүүлийн ордууд маань байна. За энэ ордууд маань яах вэ гэхээр хамгийн зөв зүйл бол та нар энэ 7 хоногийн хугацаанд яргаа нэгэн байдлаар өөртөө зориулаад мөнгө далтыг хэрэгтэй. Мөнгө шүү. Одоо яг ингээ эд материал ингээд 1 төгрөг 2 төгрөг бүр хэдэн төгрөгч байсан хамаагүй нэг энэ ойрын нэг 7 хоног ингээд баг өнөөдрөөс та нарын аль өдөр ингээ ээлтэй өдрөө тэрийг харж байгаа тийм үү. Тэгээд юу яагаад үзчих өдөр болгон төрөвчөндөө ингээд мөнгө хийхийг хичээгээр энэ 7 хоног. Яагаад гэхээр та нарын мөнгөний эрчим энергиж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг цөмөрөө айгүй зөв энергижүүлэх хэрэгтэй. Мөнгийг өөрсөндөө тогтоох хэрэгтэй. За тэгээ энэ хэдэн хоног хүнд бити мөнгө зээлээрэй гэж зөвлөе. Яагаад тэр та нарын мөнгө гэдэг энерги тэгж гоё идэвч гээд ахт чинь тэр ингээд шал өөр тийш ингээ гаргаа явуулчих юм бол ингээ буян заяагаа бас алдчих бай тийм үү. За
За тийм гол ингээд зарим хүмүүс бодож байгаа штэ. Ингээд насан дэндүү жоохон ч юм уу те эсвэл одоо яг ингээд өнөө маргааш ингээд мөнгөний боломж ингээд хураачих боломж байхгүй гэж бодож байгаа хүмүүс хэрвээ байх юм бол цөмөрөө энийг арай өөр зүйлээр домнож заснаа. Зоолон дандаа хэлдэг штэ мөнгө чинь ингээд хүний биеийн энергитэй холбоотой байдгаа гэд. Та нар маань тэгээд ерөөсөө энийг л ингээд ойлгочих. Дасгал хөдөлгөөн сайн хийгээд. Дасгал хөдөлгөөн сайн хийнэ гэдэг чинь өөрийнхөө мөнгөний эрчмийг идэвхжүүлж байна гэж хүлээгээд авчих болж байна уу? Энд чинь ингээд цагаар угаасаа мөнгөтэй холбоотой байхгүй. Тэгэхээр энэ 7 хоногийн хугацаанд та нар сайхан ирээ ингээд төрөвчөндөө мөнгө их боломж авахгүй бол өдөр болгон дасгал хийгээл төрөвчөнд чээс зөндөө их мөнгө орж ийна гэдэг одоо ийм засал доминыг хийгээд тэрэ гэж зөвлөж байна. За тэгээд астрозолан 12 ордуудаа ийхүү зөвлөгөөгөө хүргэж дууслаа. Тэгээд дараагийнх нь болохоор би мэдээж та нар маань мэдж байгаа бол нөгөө бичлэг болгохныхаа сүүлдээ өөрийнхөө close friends дотроос хүмүүсээ одоо мэдээлэл өгсөн хүмүүсээ сонгоод энэ хүмүүстэй мэдээлэл зөвлөгөө өргөдөг байгаа. Тэгээд өнөөдрийнхөө энэ хүү бичлэгээр ямар хүмүүстэй мэдээлэл өгөхийг хүсэж байна гэхээр нэгдүгээр 92 оны 8 сарын 10-нд төрсөн хүн байна. 8 сарын 92 оны 2 сарын 10 шүү. Уучлаарай. 92 оны 2 сарын 10-нд төрсөн. 98 оны 3 сарын 6-нд төрсөн. Тэгээд 85 оны 4 сарын 20-нд төрсөн хүмүүс их юм бол наашаа ойртоод суугаарай. За тэгээд юуны өмнө астрозолон юу яадаг штэ. Одоо Facebook хаягаараа одоо тодорхой тайллынхаа захиалгуудыг авдаг. Instagram-ийнхаа одоо хаягуудаар өглөө болгон хаалтаа сторигоор өдөр тутмын зурхай зөвлөгөө болон залбирлуудаа явуулдаг. Тэгээ YouTube-аар болохоор тодорхойтой холбоотой мэдээлэлүүд болон зурхай хичээлүүдийг явуулдаг байгаа шүү. За тэгээ та бүхэн маань сонирхож байгаа бол миний тусын одоо би слайдынхаа хамгийн сүүлд одоо ингээд тэр мэдээллүүдээ гаргаад тавьчих. Тэгээ одоо ингээд та 3 хүндээ зориулаад энэ хүү мэдээлэл хүргье, зөвлөгөө өргөе. За эхний хүн маань 92 оны 2 сарын 10-нд төрсөн хүн. За энэ шин сарнаар өөрийн чинь ямар энерги идэвхжиж байна гэхээр энд ингээ харж байгаа бол Тэнгэрийн зургийн 2 дугаар орон зай идэвхжиж байгаа. 2 дугаар орон зай гэдэг чинь одоо мөнгөний энерги багхгүй юу? За тэгэхээр мөнгөний энерги идэвхжиж байгаа учраас одоо яг би загсны ордуудад сайн зөвлөгөө өгсөн дөө. Яг тэр зөвлөгөөг та маань хийх хэрэгтэй наа. Тэгэхэд мөнгөтэй холбоотой асуудлуудыг айгүй зөв шийдвэл зүгээр. Уучлаарай. За тэгээд мөнгөтэй холбоотой энерги байгаа учраас мөнгөн дээр анхааралтай хандъя гэж зөвлөж байна. За дараагийнхаа хүнлээ хоолоор нэг юм тэгэлжгүй яаж вэ сонирн болчлоо. Өстөө sorry шүү. За дараагийн хүн маань болохоор 98 оны 3 сарын 6-ны хүн. За хоёулынхын энерги болохоор яаж яануу гэхээр Тэнгэрийн зургийн 8 дугаар орон зайд ирхэж байгаа байхгүй 8 дугаар орон зай. Энд юу гэсэн үг гэхээр одоо нөгөө зээл авах гэж байгаа болойгоо бодолтой ухаалаг хандаарай тийм үү? Хүнээс одоо банк санхүүтэй холбоотой асуудлаас ухаантай болгоомжтой ухаалаг хандаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд нэмээд бас юг анхаарах хэрэгтэй вэ гэхээр одоо хэрвээ өөрийнхөө биш юу яа хамаатан садантай холбоотой нэг засал хийх хэрэгтэй гэж гарч ирсэн байгаа. Хэрвээ хамаатан саданчин хүн дээр өвдчихсэн байгаа бол тэр хамаатан садангаасаа ирж байгаа өвдсөн байгаа тэр энерги хэрвээ байгаа бол өөрийгөө лагаар сайхан ариулаарай, эрүүл мэндээ хамгаалаарай гэдэг зөвлөгөө өгмөр байна. За 85 оны 4 сарын 20-нд байгаа хүндээ болохоор ямар зөвлөгөө өгмөр байна гэхээр таны маань Тэнгэрийн зургийн одоо 5 дугаар орон зайд төвчж байгаа учраас юг анхаарах вэ гэхээр ингээ одоо нөгөө нэг ингэдэг штэ өөрийнхөө ингээд за би ингээ болчихно дөө би бараг болчлоо даа гэж боддог штэ гэтэл өөр дээр ч юм болохоор яг би бас болчлоо гэж болоогүй байгаа байхгүй юу өөр болохоор ч одоо 3 төрлийн зүйл дээр маш их анхаарал хандуулах шаардлагатай байна өөрийнхөө ар гэрийнхэнд өөрийнхөө аав ээжэд өөрийнхөө амьдарч байгаа орон гэртээ анхаарал хандуулъя. Яагаад гэхээр тэнд маш их энерги өрнөл явагдаж байгаа учраас өөрийгөө те яг нэн тэргуунд мөнгө олох шаардлагатай гэдэг юм. Нэг нэн тэргуунд би одоо найз нөхдөд бодох шаардлагатай гэдэг юм уу. Нэн тэргуунд миний ажил чухал гэдэг ч юм уу. Эдгээр зүйлүүдийг бодохгүй. Харин эсрэгээрээ миний ар гэр, миний одоо хайр сэтгэл, миний үр хүүхэд, миний хань ижил гэдэг энэ сэдвүүдийг илүү их анхаарч эднэр дээрээ илүү их зөв гаргалгаануудыг гаргуул зүгээр цаг хугацаа байгаад шүү. За ингээд астрозолон
та гурвынхаа гол мэдээллүүдийг хүргэлээ. Тэгээд лавлах юм байх юм бол мэдээж миний одоо Instagram хаяг руу холбогдоод асуугаарай. За ингээд цөмөрөө өнөөдрийнхөө мэдээллийг хүлээн авч сонирхлоо. Тэгээд та бүхэндээ бүгдээр нь намжлал хүсье. Баярлалаа. Астра Золон байлаа. Бүгдээр нь намжлал хүсье.